Сайн байцгаана уу? Намайг Сүхбаатарын Өнөр гэдэг. Би тасралтгүй боловсрол судалгааны институтын гүйцэтгэх захирал бас нухацтай сэтгэлгээ номын хамтран зохиогч байна. За манай Tinker.com сайтаар зочилж нухацтай сэтгэлгээ хэмээх 21-р зуунд агаар ус мэд хэрэгтэй энэ чадварыг суралцахаар зэхэж байгаа танд талархал илэрхийлье. За нухацтай сэтгэлгээ гэдгийг та аль хэдийн сонирхоод бас ихэлсэн баг. За би товчхон тайлбарлая. Нухацтай сэтгэлгээ гэдэг нь аливааг олон талаас нь харах, аливаа баримтыг задлан шинжлэх, үнэн худлын дэнслэх тухай юм аа. Тэгэхээр энийг хийхин тулд бид нар хүн гэдэг юмд угаасаа сэтгэл хөдлөлд автаж байдаг. Аль болохын сэтгэл хөдлөлөө дараад аливааг ямар нэг гажуудалгүйгээр дүгнэх тухай байдаг. За энэ нь яг л нэг мөрдөгч хүн баримтын хойноос мөсгөж дүгнэлт гаргаж байхдаа их төстэй гэж ойлгож болно. За миний хувьд энэ нухацтай сэтгэлгээ гэдэг ойлголттой маш сонирн байдлаар очирч исэн. Тухайн үед одоо 10 жилийн ахлагын сурагч оюутан байхад бол илтгэл мэтгэлцээний талаар за илтгэл мэтгэлцээний дүрм за яаж уран яруу илтгэх вэ гэдэг ийм сургалтууд бол илбэг байсан. За гисэн ч одоо яг юмыг логиктой задлан шинжлэх энэ талын ном сурагч нэлээд ховор байсан. За ингээд нэг азтай тохиолдолд одоо энэ Азийн хөгжлийн банкнаас ингээд тандвар орж ирсэн номнууд донд энэ Мур Паркер гэж хүний Critical Thinking гэсэн номыг харсан. За энэ одоо ямар сонирхолтой юм бэ? Critical буюу их тийм нухацтай тэгээ бас сэтгэнэ гэж юм. За энийг нээгээд үз. Энэ миний хайж байгаа зүйл мөн бахаа гэсэн итгэл үнэмшлэр энэ номыг нээгээд үзэхэд л үндсэндээ одоо мэдээлэл гэж юу юм, аргумент гэж юу юм, үндэслэл гэж юу юм, за логикийн алдаанууд гэж юу юм, мэдээллийн найдвартай байдал гэж юу ингээд чухам миний одоо хайж байсан тэр зүйлс бүгд ингээд дураагаад байжсэн. Ингээд энэ номыг маш их олзуурч тухайн үедээ анхааралтай уншаад өөрөө энэ ур чадвар суралцаад найз нартайгаа хуваалцаад ингээд маш баяртайгаар энэ номыг уншиж исэн. За энэ нухацтай сэтгэлгээ ашиглаад манай нийгмийн жижигээс эхлүүлээд том асуудлыг шийдэх хамгийн гол суурь юм байна гэдгийг тухайн үед нэлээд ухаарад. За тэгээд яагаад ийм асуудалд ороод байгаа юм бэ гэдэг талаар бодож гисэн. За улс төрчид гарч ирээд янз янзын зүйл амладаг, хулгай хийдэг, буруу зөрүү зүйл хийдэг. Тэгээд л дахиад л хууртаад л сонгоод идэг тийм. За тэгэл интернет орчинд гэдэг юм уу захин орчинд янз бүрийн залилан лөөрийн шинжтэй юмнууд ороод ирдэг. За псевдо буюу хуурамч шинжлэх ухаанаар янз бүрийн үзэн ч гэдэг юм уу. За авраа уншилгооч гэдэг юм уу, зурхаач гэдэг юм уу. Иймэрхүү зүйл яваад энд нь хүмүүс итгээд ингээд олон зуун хүмүүс, олон мянган өрхүүд энэ дэр ингээд хохироо яваад байдаг. За энэ нь бол намайг нэлээд эмзэглүүлсэн. Одоо ийм байдалтайгаар бид нэр 21-р зуунд дэлхийн хөгжингүй улс орнуудтай мөр зэрэгцэж оршино гэдэг бол байж боломгүй юм байна гэж. Тэгээ би ганцаараа энийг ингээл ордлоод л яваад байх юм бол одоо нэг л хүний асуудал болох учраас энийг олон хүмүүст хүргэе гэсэн бодол төрж гэлсэн. За тийм учраас энэ нухацтай сэтгэлгээ гэдэг ойлголтыг маш олон хүмүүст түгээе гэдэг бодол төрж гэлсэн. За ингээд их бага бүх асуудлын суурийг бодоод үзэхэд бол яхаарахгүй тэр Японы 19-р зууны соён гэгэрүүлэгч Фукусава Юкичигийн хэлсэн хүчрэг иргэнтэй байж л хүчрэг ус бий болно гэдэг санаа төрж байгаа. За тэгээ яавал бидний юм хүчрэг иргэнтэй болох юм бэ? Тэ? Тэгэхээр энэ хүчрэг иргэнтэй болохын тулд бид нар янз бүрийн шинжлэх ухаан руу хөрөнгө оруулсан ч болно. Гэхдээ хамгийн суурьт нь юу вэ гэхээр хүмүүсийн нухацтай сэтгэн бодох чадвар байна. За нухацтай сэтгэхэд эхлэх юм бол хүмүүс чанартай мэдээлэл илэрхийлнэ. Цуу ярианд автахгүй, хуурамч шинжлэх ухаанд автахгүй болоод эхэлдэг. За ингээд чанартай мэдээлэлтэй аливаа нухацтай хилцээд эхлэхээр хүмүүс хоорондоо илүү эрүүл мэтгэлцэн, илүү мэдээлэл ойлгомжтой дамжуулцаад эхэлдэг. Ингээм бол бид нар улс үндэстнэрээ хохирох, за гэр бүлээрээ ч гэсэн эдийн засаг санхүүгээрээ хохирох энэ их бага асуудлууд бүгд шийдэгдээд эхэлдэг гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нухацтай сэтгэлгээ гэдэг юм яаж суралцсан юм бэ? Тэгээ суралцсанаар яг юунд хэрэглэх юм бэ гэж асуудаг. Тэгэхээр яг шууд хэрэглээд ийм үр дүн гарна гэдэг юмыг хэлэхэд бол өрөөсгөл ойлголт. Үндсэндээ спортоор хичээлдэг тамирчин булчингаа хөгжүүлэх дасгалуудыг байнга хийж идэг. Эдгээр дасгал нь маш энгийн дасгалууд байдаг. Гэхдээ тэр олон жижигхэн энгийн дасгалуудыг хийсний үр дүнд тэр спортын хөдөлгөөнийг амжилттай хийж амжилт бүрдэг. За үүнтэй адилхан нухацтай сэтгэлгээний хийж байгаа үйлдэлчсэн яг нэгээр нь салгаад авах юм бол маш энгийн үйлдэлүүд байдаг. Жишээлбэл мэдээлэл үнэн худал хэсгийг шалгадаг, мэдээллийн их сурвалжийн найдвартай хэсгийг шалгадаг. За тэрнийхээ дараа тэр мэдээлэл логик дараалалаар нь өрдөг. За тэр логик дараалал нь бүтцийн үед ямар нэгэн асуудалтай байна уу гэдгийг хардаг. Бүтцийн бус ямар нэгэн алдаанууд хийсэн үү, логик алдаанууд хийсэн үү гэдгийг хараад хамгийн сүүлд нь энэ зүйлээ би сэтгэл хөдлөлт давталгүйгээр илэрхийлж чадсан уу юу гэдгийг хардаг. Тэгэхээр энэ олон жижигхэн хэсгүүд нь бүгд нийлээд яг л тархины булчин хөгжүүлэх мэт ажилдаг гэсэн. Ингээд нэгэнт хөгжсөн тарих
бий болох юм бол тэр хөгжсөн тархийг ямар ч асуудал руу бид нар хөрвүүлж болно. Бизнесийн хилцээр рүү хөрвүүлж болно, академик шинжилгээ ухааны өгүүлэл рүү хөрвүүлж болно. Гэр бүлийн хүмүүс хоорондоо ярилцахдаа ч энийг хөрвүүлээд ашиглах боломжтой гэсэн. Тэгэхээр энэ нухацтай сэтгэлийн хэрэглээ гэдэг бол албан бус энгийн харилцаанаас эхлээд аль бие усны дипломат харилцаа хүртэлх өргөн хүрээнд ашиглах боломжтой гэдгийг ойлгож байна.